Бидний царай өөр, бидний дуу хоолой өөр, бидний үзэл бодол бүрч өөр. Харин биенээ мэдрэх, хүндлэх мэдрэмжүүд нэг цэгдээр огтолцож чаддаг. Бас сэтгэлийн мухарт биенээ гэсэн итгэл үргэлжил байдаг. Юу ч мэдэхгүй гинэн хонгор байсан цаг үедээ бид хамгийн дурсамжтай түүхээ бичсэн байдаг юм байна. Өнөөдөр бид олон хүүхдийн ээж болж өөрийнхөө болон гэр бүлийнхээ цаашлаад нийгмийнхээ өмнө өндөр хариуцлагыг үүрч аваа нас бид хүрсэн бүсгүйчүүд болжээ. Зарим найзууд маань амьдралын эрхээр хэсэг хугацаанд хол байсан ч эргээд нэг зам дээр дахин таарч азтай учрлаа дахин эхлүүлсэн. Нөхөрлөл гэдгийг сүртэй ялан үгээр илэрхийлмээргүй байна. Харин сэтгэлийн дуудлагаар зорж ирээд хэрэгтэй үед, хэрэгтэй цагт үнэн сэтгэлийн үгээр хэлэх нь хамгаас чухал гэж бодлоо. Бидний дундаас хамгийн олон хүүхдийн ээж мөртлөө хамгийн дүрсгүй, хамгийн сахилгагүй, хамгийн эмзэг, хамгийн зөөлөн сэтгэлтэй эрхэм найзуул ган төмрийн зол заяа чи билээ. Чиний хөвгөлтэй зан хиндэж ямар ч үед сэтгэлээ дэвсэж үргэлж найзуудтай эерэг энерги түгээж хүч өгдөг бяцхан охин минь чамдаа төрсөн өдрийн гал халуун баярын мэнд хүргье. Зэсахмын өнөөдөр мэндийг хүргье. Чиний минь 34 насны төрсөн өдөр тохиож байгаад нь халуун баяр хүргье. Чи минь биднийгаа минийд хөө баяр баясгал бүхий сайн сайхан зүйлээр дандаа итгэж байдаг шүү. Бидний үргэлж инээлгэж цааш өөрөө ч гэсэн ад жаргалаар гэрэлж байхын ерөөлийг төвшүүлье. Биднэрт та илүү олон ад жаргалтай мөчүүдийг өнгөрөөе. Амьсүн бүгээрээ авчтай Монголын нийгэм алдартай мулан танаа. Оттоогоор 10 үлэн хичээн мөлөг амьсүн сүрж яваад чинь төсөө өдрийн баярын мэнд хүргье. Залуудад төрсөн өдрийн мэнд хүргье. Өнөөдөр чи өөрөө хүснээрээ байж хүссэн бүхнээ хийж гой сайхан өдрийг дурсамж дуран өнгөрүүлээрэй. Цаашдаа илүү гоё ирээдүйд илүү сайн сайхан өөрийнхөө хүснээр энэ амьдралаа илүү гоё чимж өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж өөртөө улам мэтгэлтэй байж өөрийгөө илүү сайхнаар уулзаарай гэж чамдаа хүсье. Чиний цоглог, эрч хүчтэй, маа зарсан, шолгоно зан чин чамд үнэхээр хөөрхөн дөгтөг шүү. Энэ эрч хүчээ бити алдаарай. За тэгээд удахгүй болцъя. Зя сайн уу найзуудаа. 5 сарын 13 2026 оны 5 сарын 13 бидний хайртай хөөрхөн сахилгагүй найз ган төмрийн зол цагийн төрсөн өдөр тохиож байна. Тэгэхээр энэ өдөрт зориулаад Солонгосоос гээд ер нь байгаа газраас найзууд маань чин сэтгэлийн хөвгтэй бяцхан видеонуудыг явуулаад найздаа чин сэтгэлийн мэдлэгээ барья гэдэг хичээсэн. Тэгээд энэ хичээл сэтгэл маань талаар болохгүй гэж найдаж байна. Тэгээд бид нар дараа нь үзэхэд энэ видео дурсамжтай, хөвгөлтэй тийм түүхийг агуулсан байгаасаа гэж би хүсэж байна. Тэгээд миний найз өнөөдрийнхөө энэ сайхан өдрөө гэр бүлийнхэнтэйгээ хайртай татсан хүмүүстээ хөөрхөн өөрсдөлтөйгээ дурсамж дүүрэн сэтгэл хангалуунаар баяр жаргалаар дүүрэн хөвгөж өнгөрүүлээрэй. Тэгээд удахгүй хэдүүлээ амралтын өдрөөр уулзаж төрсөн өдрийн тэмдэглэн төрлөл гэдгийг би тийм ялан үгээр илэрхийлмээргүй байна. Хамгийн гол нь бид нар бүгд өөрөөр үзэл бодолтой, өөрөөр амьдралтай хүмүүс бидний юу нэгтгэдэг вэ гэвэл үнэн байдал би бинийгээ гонцсон үед нь тушиж хүчтэй байх үед нь урамшуулах яг энэ нандин харилцаа биднэрт маш чухал. Тэгэхээр яг энэ байдлаараа цаашдаа эмгэн болтлоо нөхөрлөгийн өрөөл тавья. Тэгээд надтай маш их хайртай шүү. Бид нар чамд маш их итгэдэг шүү. Чи бидний дундаас гэлтэх хамгийн тод өнгөн шүү.
өдрийн мэнд хүргэе.